Монгол Улсын үндсэн хууль бусад хууль тогтоомжийн дагуу иргэн та хуулиар олгогдсон эрхийг хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргийлэхээр прокурорын байгууллагад гомдол хүсэлт гаргах эрхтэй. Таны гаргасан гомдол хүсэлтийг хүлээн авсан прокурорын газар нь хууль заасан хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй. Иргэн та прокурорын байгууллагад гомдол хүсэлт гаргахдаа бичгээр, захимаар, шуудангаар, замун харилцаа холбооны хэрэгслээр түнчлэн та биеэр очиж гаргах эрхтэй. Таны гаргасан гомдол хүсэлтийн дагуу прокурор нь холбогдох хэрэг материалыг татаж хянах бөгөөд зөвхөн таны гомдол хүсэлтэд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж шийдвэрлэдэг. Гойсонбор аймгийн прокурорын газрын тухайд 2024 оны байдлаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчөөс 65 гомдол, 38 хүсэлт, иргэнээс гэмтэргийн талаарх 5 мэдээллийг хүлээн авч хууль заасан хугацаанд шийдвэрлсэн. Иргэн та прокурорын байгууллагад биеэр очиж гомдол хүсэлт гаргах боломжгүй бол просекутор ЦГ-ийн сайтаар дамжуулан өргөдөл гомдол хүсэлтийг хаанч хизээж цаг алдалгүйгээр гаргах боломжтой. Хэрэв та Гойсонбор аймгийн прокурорын газарт гомдол хүсэлт гаргах бол өөрийн биеэр ирж өгөх боломжтойгоос гадна байгууллагын 7054 ТТ 44 дугаар утас болон мэйл хаягаар гаргах боломжтой.